1974 онд Шараадны баг сургууль гэж байгуулагдж байсан энэ сургууль маань эдүгээ 40 жилийн хойтойгоо золгож байна. Өөрөөр хэлбэл 40 жил сургууль хүмүүжлийн ажлыг засралтгүй явуулж ирсэн байна. Өнөөдөр манай сургууль маань 40 жил болж байгаа энэ хүрээнд бид үе үеийн төгсөгчид Ахмад багш нар болон бусад хүмүүсийг сургууль дээрээ хүлээн авч 40 жилийн ойтой холбоотой асуудлаар ярилцаж 40 жилд болсон түүхийн тухай асуудлаар хоорондоо ярилцаж энэ багш нарынхаа хийсэн бүтээсэн ажиллаж амьдарч байсан бүхий л дурсамж юмнуудыг бид ярилцж байна. Анх эхлээд энэ сургууль маань хойдол баг сургууль гэдэг нэг давхар жижигхэн сургууль анх эхлээд намайг Шарааданд ирж яхад байдаг. Ногоон битүү ногоон зүлгтэй юм дэмжийн гол дунд жижигхэн цагаан сургууль. Тэгээ дараа нь энэ яг манай энэ хичээлийн 1-р байр баригдаж 8 жилийн дунд сургууль болж ингэж өргөжж дунд сургууль болж яхад би анх ирж ирсэн. За энэ бол одоо маш их тийм намган дунд байдалтай юм сургуульд бид нар өдөр болгон очдог. Өдөр болгонд одоо манай нөгөө ангийн нэг хүүхдэл нөгөө намганд шигдсэн, намганд орсон. Тийм л одоо дурсамжтай явж бид нар энэ сургуулаа сургуулийнхаа одоо баг сургуулийг төгссөн. Тэр одоо бидний байсан баг сургууль бас их дурсамжтай юм бол их байдаг л та. Бид бол яаж хийсэн бэхээр өвөл бол өөрсдөө сурагч хүүхдүүд бол ангийнхаа нэг буланд пишинтэй галаа галдаг, өвлийнхөө хувцастай сууж хичээлээ хийдэг байсан. Тийм л явж байсан бидний үеийн хүүхдүүд бол. За тэгээд тэр сургууль маань одоо бас олон жил болсон, мараал ийлэгдэлд орсон. Тэгээ яг манай ангийн тааз норж орж ирж ирсэн нэг юм хөгжилтэй өгүүлбэрүүд бол бидний үед бол байсан. За 1986 онд энэ сургууль тамилд аваад үржиргэд энэ сургууль баригдад дуусаагүй байсан. Намар гिचэл эхлэх болчиход байдаг. Тийм учраас энэ сургууль тамилд дээр ирсэн бүх багш нарыг одоо тарин шанаа нүх ухуулах энэ сургуулийн одоо байрны цонх хийх ажил мөн одоо энэ сургуулийн цэвэрлэгээ мэргэжлийн энэ бүхэл ажилд одоо шинэ томилогдж ирсэн бүхэл багш нар ажиллаж илаа. Би 1986 онд анх энэ сургуульд шинэ залуу багш ирж ялаа. 44-р сургуулиас хэсэг багш нарын хамт иржсэн. За тухайн үед бол багш болоод удаагүй 2 жил ажиллаж исэн шинэ залуу багш байсан болохоор ер нь ажилдаа дур сонирхол ихтэй сэтгэл дүүрэн ажилдаг. Энэ сургуульд шинэ сургуульд ирээд эхлээд ажиллаж байхдаа сургууль маань бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй. Бид нар бол энэ гадаа энэ сургуулийнхаа хойтолд нүх ухаад тэндээс шороо зөөж одоо бие намрын заалныхаа шалны доотлолт хийж анх ийм ажил хийж илаа. Энэ сургуулийн одоо биеийн тамирын заалыг биеийн тамирын багшийн хувьд яг хөр зэрэгт ер нь олон жилийн эдлэгээтэй байлгахын тулд одоо анханаас нь шалын зөв тавихын тулд одоо ээлээс хайр шохоо ямар юм ордгийг тэрийг одоо ийм дараалалтай ордгийн ийм байх ёстой хадаас нь ийм зайтай хадна гэх хэмжээг нь хэлж өгöd одоо хийлэгжсэн. Тэрний хүчинд одоо энэ сургуулийн хуучин заалуулаад одоо 86 онд орсон тэрнээс шинжлэгдээгүй одоо хүртэл явж байна. Нарт ертөнцид байх нандин сайхан албыг 36 жил хасны 20 жил нь энэ сургуулийн хамт олонтой холбоотой байлээ. Анх 1987 онд энэ сургуульд ирэхэд захирлан Зодов багш байлаа. Хичээл эрхлэгч нь Чимэд орж огш, намын өрийн дарга Наран Туяа багш. За тэгээд манай Бадар багш, Янжмаа багш, Дулмаа багш манай нэг секцийн хамт олон болох одоо Алтан цэцэг багш, Тунгалаг хараа багш, Зээ Эрдэнэ Чимээг багш гэсэн энэ хамт олон маань намайг үлгийд авч энэ хамт олонныхоо дунд жаргал зовлонгоо хуваалцсан түмний олон хүүхдийг сургууль хүмүүжүүл төгсгөж тэднийхээ одоо сайхан эрч энергээр өдий зэрэгтээс яваадаа би хамт ажиллаж исэн хамт олондоо нийт шавнартаа маш их баярлаж талархаж явдаг. Би энэ сургуульд ирээд 24 дахь жилийнхээ намартай золгож байна. За энд ажиллаж явах хугацааны ихэнх одоо он цаг жилүүд маань хичээлийн эрхлэгч сургалтын менежер гэсэн албыг хааж ирлээ. За
Энэ 24 жил ажиллах хугацаанд маш сайхан удирдлагын багтаа хамтарч ажиллаж тэднээсээ сурч ихийг мэдэж авсандаа их баяртай байдаг. Би ч одоо 1990 онд цэргийн хөгжимд байж хагаад цэргийн тэтгэврт тогтоолгоод тэгэл энэ хүүхдийн хөгжмийн сургууль, талын ихтгэл сургуулиудад 25 дахь жилдээ ажиллаж байна да. За би энэ сургуульд ажиллаад 22 жил болж байна. Одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. За би бол Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн, дунд сургуулийн Орос хэлний багш. За энэ сургуульд анх Монгол бичгийн багшаар Монгол бичиг мэддэг байсан учраас Монгол бичгийн багшаар энэ сургуульд анх бага ангийн багшийн хэрэгцээ их байсан учраас бага ангийн багшаар анх орж 1-р анги авч энэ сургуульд орсон. 79 дугаар сургуульд 1986 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 5-8 дугаар анги, 4-10 дугаар ангийг төгсгсөн. Би энэ сургуульд багшийн ажлыг хийгээд 20 дахь жилийн өөрийг үзэж байна. За энэ ажиллах хугацаанд нийтдээ би 3-10 дугаар ангийг 5-8 дугаар ангийг төгсгсөн байна. Энэ хугацаанд болохоор багшаас ганцхан жил багшлал хичээл хэрэгцээ гэсэн нэр хүндтэй албан тушаалыг хүлээж авсан. Энэ албан тушаалыг албыг хашихад бол миний тэр үед ажиллаж исэн Ахмад олон буурлууд үеийн багш нар за мөн удирдлагын багт ажиллаж исэн Батөрцгийн багш маань, Ичийн орлоо багш маань, Дуурмаа багш маань их тусалцаа дэмжлэг үзүүлж үдээ зэрэг төрсөн гэж боддог. Миний сайн сайхан яваа үдээ зэрэгтэй байгаа маань энэ хамт олонны хүч. Тэгээ энэ хамт олонтой үргэлжийн мөнхийн талархаж явдаг. Одоо намрын спирткадгээ явуулахад багш ажилчид хүүхэд бүгд оролцдог байдаг. Бүгдийн насны ангиллаар одоо тэр спортын төрлөд оролдог. Өвөл одоо сургуулийнхаа эмчтэй яриад, сургуулийн захиргаатай яриад одоо эрүүл агарт энэ хойд ууланд одоо цанаар болгох нь гулгаад чаргаар болгох нь гулгаж гүүхэн гөөж одоо ингээд цасны баяр энэ төр хийж тэгдэг байлаа. Мөн одоо энэ уулаар хүүхдүүдэд гүйлгдэг, хариалгадаг тийм байсан. Биеийн тамирын гичээл дээр одоо гичээл ороод гичээл завсарлангууд хүүхэд болгонд нэг стакан байх уцаа өгч ноётой альчураар биеийг арчуулж ингээд чирэгжүүлэх арга хэмжээ авдаг. Нөгөө талаар бол яг хөхөр зэрэг биеийн тамирын гичээлд ордгоо хүүхдүүдийг сургуулийн эмчтэй ярилцаж энэ ямар дасгал хөдөлгөөн яах вэ гэдгийг бас ярилцдаг байлаа. Тэрний үчинд яг хөхөр зэрэг биеийн тамирын гичээлд ордгоо тэгээ өвчтэй аахтай гэсэн хүүхдүүд харин сүүлдээ бол биеийн тамирын гичээлд өөрснөө сайн дураараа оролцдог юм байсан юм аа. 79 дугаар дунд сургуулийн үлээвэр төгсмийг бий болгох гэж 1990 онд цэргээс халагдангуудаа цэргийн ангиудаас нэг мууса ойлон тушаах гэсэн хэдэн төмөр өдөө цоглуулж аваад нэг юм хөгжим бий болгосон. Үлээвэр хөгжмийн баг цастаа. Тэ боловаа бараг дунд цастаа шиг юм байгаа. 17-8 багчтай. 1990 оноос жооч тэгээд манайх чинь жил болгон нэг үлээвэр хөгжмийн тэмцээн болдог байсан. Манай энэ сургуулиудын үлээвэр хөгжим. Тэгэхээр олон сургууль хөгжимтэй байсан юм уу? Манайх одоо нэг 6 үлээвэр хөгжимчдийн тэмцээн төрүүлсэн байдгийг.